Үндсэн хууль гэж юу вэ? Монгол улсын үндсэн хууль хэрхэн эхэлдэг вэ? Монголын ард түмэд улсыгаа тусгаар тогтвол бүрийн эрхт байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх хэрэгчлөө шударга ус үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлж, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг нандинан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүлийн иргэний ардчилсан нийгмийг зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна хэмээн. Тэртээ 28 жилийн өмнө миний ард харагдаж буй ордонд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Монгол улсын ардын их хурлын депутатууд 75 хоног тасралтгүйгээр хуралдаж 1992 оны үндсэн хуулийг зүйл тус бүрээр нь хилцэн баталсан билээ. 2019 оны 11-р сарын 14-ний өдөр Монгол улсын их хурл өнгөрсөн 20 орчим жил нийгмийн бүх төвшөнд хилэлцэгдэн эрдэмтэн судлаачны судалгааны үр дүнд хөндөгдөж ирсэн төдийгүй өнгөрсөн хугацаанд үүссэн улс төр эрх зүйн бодит бэрхшээлүүдэд шийдвэрлэх зорилгоор өнөөгийн үндсэн хуулийнхаа суур үзэл баримтлалаа давшруулсан улсынхаа тусгаар тогтнол хүний эрх чөлөөг баталгаажуулсан ардчилсан парламентыг ёсоон бэхжүүлсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж Монгол улсын төрийн тэргүүн түүнийг нь 2019 оны 11-р сарын 26 буюу анхны үндсэн хуулиа баталсан түүх төдөр нотлон баталгаажууллаа. Энэ удаагийн Монгол улсын үндсэн хуульд оруулсан 1936 заалт буюу Монгол улсын үндсэн хуулийн 27-гийн 1-ийн хувьд нэмэлт өөрчлөлт орж Монгол улсын их хурл тасралтгүйгээр 153 хоног уг асуудлыг хилэлцсэний эцэст нэмэлт өөрчлөлт батлагдсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдээ бид нар одоо жишээ нь 7-дугаар зүйл, 20-дугаар зүйл гэх мэт энэ зүйл зайлт руу орохоос өмнө миний бодлоор бол энэ цаг үеийн гол чиг хандлага гэх юм уу энэ ямар түүхэн агуулга дунд ийм нэмэлт өөрчлөлт батлах хэрэгцээ шаардлага байсан бэ гэдгийг ойлгох нь миний хувьд чухал байх гэж бодож байна. Тэгээ ер нь энэ ганц манай Монгол улс биш бид нар ерөнхийдөө энэ амьдарч байгаа цаг үеийн онцлогоо нэг жоох юм уртхан шиг юм цаг хугацааны хүчлээр аваад харах юм бол нэг юм онцлог байгаа. Юу гэхээр аль бүх улс орнуудад ер нь сүүлийн бараг 100 орчим жил ялангуяа энэ нөгөө их хямрал гэдэг 1930-ад оны том хямралаас хойш бидний ингээд нүдэн дээр харахад бол зах зээлийн хөгжил, чөлөөт одоо өрсөлдөөн, технологи гэдэг ийм зах зээл маш хурдтай хөгжөөд байгаа нь бол харагдаад идэг боловч нөгөө талдаа бас төрийн зардал хаана маш ихээр нэмэгдэж ирсэн. Тэр утгаараа бол одоо дэлхийн нийт үр бол өөртөө өмнө түүхэнд байгаагүй ийм том дүнд хүрсэн ийм цаг үед өнөөдөр бид нар амьдарч байна. Тэгээд манай Монгол улс ч гэсэн ерөнхийдөө энэ бас чиг хандлагаас одоо хазаагаагүй. Хэдийгээр бид нар ингээд 1990 онд одоо арчилсан чөлөөт зах зээл гэх мэт ийм системийн шилжилтийг одоо ч гэсэн ингээд хийгээд явж байгаа боловч яг энэ хугацаанд бид нар ерөнхий чиг хандлага ингээд одоо ерөнхий эдийн засгийн болон нийгмийнхаа трендийг харах юм бол жишээлх юм бол ердөө 2000 оноос хойш одоо энэ 20 жилийн дотор Монгол улсын төсвийн зардал гэдэг маань одоо нэрлсэн дүнгээрээ 20 дахин нэмэгдсэн байдаг. Энэ маань болохоор яг нөгөө бидний хийх гээд байгаа бодит эдийн засаг тэр гээд байгаа эннээсээ 2 дахин их хурдаар нэмэгдэж ирсэн ийм тоо харагдаад байгаа. Тэгээ энэ маань юу хэлж ийн вэ гэхээр төрийн төсвийн алдагдал энэ төр тойрсон энэ нэлдэг одоо тендер гэдэг концесс гэдэг янз бүрийн энэ гой нэртэй энэ хөтөлбөр тойрсон төрийн эдийн засаг бол нэг талаараа маш юм хурдтай гэх юм уу гэж хавгандж томорч ирсэн ийм дүр зураг харагдаад байна. За энэ маань нөгөө нэг эргээд бүх юм чинь энэ ямар машинд бид нар суугаа явж гин гэдэг нөгөө төрийн байгууллал улс төрийн тогтолцоо энэ бүх асуудал руу ороод ирдэг. За энийг маань бол нөгөө ерөнхий суурийн фундамент хийж өгж байгаа гэдэг утгаараа үндсэн хуулиар гол суур одоо зарчмууд дүрмүүд нь бол тодорхойлогдсон байгаа гэж одоо ойлгож байна. Тэгэхээр зэрэг төсөв ингэж айхтрын одоо томорч үр ихсэж энийгээ дагаад одоо стол бүх ард түмэнд хамаатай нөгөө төгрөгийн ханш чинь ингэж хэдхэн жилийн дотор одоо нугарч унах жишээтэй энэ бүхний маань ард одоо юу байсан бэ гэхээр жишээлх юм бол одоо хүртэл ингээл засгийн газар шинээр бүрдээд сангийн сайдыг томилох чуулганы ингээд бичлэгийг энэ хэрэг үзэх юм бол яг үндэ юм хошин шогийн юм шиг нэг юм ресторан захиалга өгч юм шиг те сангийн сайд руу тэр сүмийн маань тэр юу руу татсан 7 км замыг та нэг бодж үзээрэй ч юм уу гэл одоо тэгэл дэлгэц рүүгээ одоо олон нийт маань сонгогчд маань намайг харж ийнө гэсэн байдалтай ч юм уу нэг ийм чуулган болдог штэ ер нь одоо чинь ялангуяа сангийн сайдын томилгоо энэ төр. Өөрөөр хэлбэл нэг 76 яамтай ч юм шиг эсвэл 76 баг одоо мэдгүй бодлого
76 тийшээ хараад 76 жижиг ингээ улс хийж аим шиг ингээд төсвийг маш ихээр жижиглж улс даяар цацдаг. Энэ бас нөгөө талаар нөгөө манай улсын ч юм уу онцлогоод агаад янз янзын үйл хөдлөлийн чанартай, барилга байгууламж объектын чанартай төсвийн зардал маш ихээр гардаг. Энэ нь буцаад нөгөө урсгал зардлаа жил болгон нөгөө арчлах тордох гэдэг юм уу те. Урсгал зардлаа нэмээд дагуулсан авчдаг гэх мэт энэ төсөвт орсон манай эдийн засгийн ачаал бол бүр ингээд ерөнхийдөө бол ер нь гамшигын хэмжээнд төрсөн гэж хэлж байна. Тэгэхээр үүнийхэн цаана нь бол мэдээж энэ нөгөө манай улс төрийн сонгуулийн, намуудын, төрийн байгууллагын яг тогтолцооны асуудал байсан. Тэгээд яг аналистийн хүмүүс судлаачийн өнцгөөс харахад бол яхаргүй энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудалд хоёр том ер нь нэлээд том зохицуулт одоо дэвшил орж ирлээ гэж харж байгаа. Нэгдүгээрх нь бол энэ 25 үндсэн хуулийн 25 дугаар дээр байдаг энэ Монгол Улсын төрийн байгуул улсын их хурлын онцгой бүрэн эрх гэдэг энэ байгаа. Тэгээ 25-ын 1-7 дээр урд нь бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр улсын төсвийг ер нь улсын их хурл батлана гэж байсныг одоо бол ер нь юу болгосон бэ гэхээр одоо чинь сангийн яам засгийн газраас ороод ирсэн төсвийн зөвхөн зардлын бүтцийг өөрчилж болно. Алдагдлыг, зардлыг нэмж болохгүй гэж бүр тов тодорхой үндсэн хууль дотор бичиж өгсөн. Тэгэхээр энэ маань бол ер нь түрүү хэлээд байгаа энэ яамнаас орж ирсэн бодлого дээр янз бүрийн жижиг тойргийн ч юм уу улс төрийн амбицтай төсөв зардлууд нэмэгдэхийн асуудлыг бол нэлээд суурьасан зохицуулж өгсөн гэж найдаж харж байгаа. Дээр нь нэмээд бас нэг ярихдаггүй байгаа нэг их чухал асуудал байгаа нь төрийн санхүү төсвийн хяналтыг одоо хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх зохион байгуулалтыг үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж. Тэгэхээр энэ маань юу хэлж ийнө вэ гэхээр нэгдүгээрт бол илүү дутуу зардал нэмэхгүй, хоёрдугаарт тэр төсөв өөрөө ер нь хэр оновчтой үр ашигтай төлөвлөлт хийгдсэн төсөв юм бэ гэдгийг хажуунаас нь харах хөндлөнгийн одоо тэр нэг юм субъект гэх юм уу төрийн хяналтын бүтцийг хуулиар зохицуулж өгнө гэдгийг бол энэ үндсэн хууль дотор бас үсгээр бичиж оруулсан байгаараа энэ цаашаа дагалдах хуулиудаа хэрвээ үнэхээр сайн батлаад явах юм бол манай төсвийн ил тод байдал энэ үр ашиг энтрийн хяналт дээр бол нэлээд дэвшил гарна гэж бас найдаж байгаа. Тэгэхээр эдийн засагчид ер нь одоо энэ хуульчид маань бас энэ бүтц ер нь ямар шүү байх юм бэ гэдэг дээр олон нийт маань ч гэсэн өөрсдийн дуу хоолой үзэл бодлоо нэлээд идэвхтэй илэрхийлж явах хэрэгтэй нэг юм боломж бол үүссэн байгаа шүү гэж харж байгаа. За хоёр дахь нь бол мэдээж одоо харьцангуй олон нийт бол бас их сайн ойлгож байгаа кабинетийн зарчмын асуудал байгаа. Тэгээ өмнө нь бол 39-ийн 3 дээр засгийн газрын гишүүдийг ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр улсын их хурл одоо гишүүн бүрээр нь хэлцэж томилно гэж заасан байсныг ерөнхий сайд өөрөө кабинетаа мэдж томилно. Тэгээ энэ кабинетаараа хийсэн ажлынхаа өмнө хариуцлага хүлээнэ гэж ингэж өөрчлөн байгаа. Энэ дээр бол энэ түрүүн ярьдаг төсвийн асуудал дээр өөр нь ямар дэвшил гарах бол гэж найдаад байгаа вэ гэхээр нэгдүгürt одоо төсөл болгоод оруулаад ирсэн төсөв дээр янз бүрийн улс төрийн лобби оруулах нөхийг бол хааж өгсөн. Хоёрдугаарт сангийн яам дээр боловсруулж байгаа төвшөндөө энэ тентхийн одоо улсын хурлын гишүүдийн ч юм уу ил далд лобби иймэрхүү эрх ашигын нөлөөллийн асуудлууд бол бас төсөвдөр нэлээд гайгүй болж ирэх болов гэж найдаж байгаа. За энэ нэг юм улсын төсөв олон бутардаг, олон янзын эрх ашигын нөлөөллийн элдв юм холилдог юм дээр бол энэ удаагийн үндсөлийн нэмэлт өөрчлөлтөөр нэлээд яг энэ суур зохицуулт талаас бол хоёр том дэвшил гарсан гэж харж байгаа. За нэгдүгээрх нь бол энэ төрийн байгуул улсын их хурлын онцгой бүрэн эрх дотор энэ төсвийг засгийн газрын хөтөлбөрийг төсөвтэй мэдэж баталдаг нэг юм одоо 25-ын 1 дээр ийм бүрэн эрхийн залт заагдсан байсан. Энийг бол маш чухал нь зардлын бүтцийг бол өөрчилж болно. Гэхдээ алдагдал ба төсвийн зардлыг бол нэмж болохгүй гэдгийг үндсэн хууль дотор бүр ингээд цагаан дээр хараар бичсэн нь бол иймэрхүү ийм эрх ашигын улс төрийн шин чанартай зардал бол нэмэгдэхэд нэлээд том хүчтэй бас хаалт болж өгч болов гэж найдаж байгаа. За тэгээ хоёрдугаарт нь бол энэ төсвийн энэ хяналтыг хажуунаас нь хараат бус хяналт хийх ийм одоо байгууллага гэх юм уу те төрийн институцийг ажиллах одоо бүрэн эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг нь хуулиар зохицуулж өгнө гэж бас заасан. Тэгэхээр зэрэг энийг бол нэг яригдахгүй болохоос би их чухал гэж бодоод байгаа. Тэгээд яванда дагалдан одоо дагаж гарах хуулиуд дээр энэ нүрээ ямар одоо субъект үсээд төсвийг хянах боломжийг хэр бүрдүүлж өгөх вэ гэдгээс манай төсөв ер нь цааш тийм улс төрийн элдв лоббигоос ангид явах бас эрх зүйн орчин бүрдэх болов уу гэж харж байгаа. Тийм учраас
манай иргэд өөрсдөө ч гэсэн эдийн засгчид ер нь хуульчид иргэний нийгэм маань энэ юуны 25-ийн 1-7 дээр энэ зааж оруулж өгсөн энэ залтыг бас нэлээд анхаарч дуу хоолойгоо илэрхийлж явах хэрэгтэй гэж бодож байна. Монгол улсын үндсэн хуулийн төслийг батлах үйл явц бол бидний түүх бөгөөд орчин үеийн эрхчлөөт тусгаар тогтносон ардчилсан Монгол улсын оршин тогтнох баталгаа байлаа. Анхны ардчилсан үндсэн хуулиар бид засгийн бүх эрх ард түмний мэдэлтэй байх зарчмыг тунхагласан бөгөөд хүний эрх хэрэгчлөөг баталгаажуулсан Монгол улсын түүхэнд тодор бичигдэх зүйл болсон. Мөн 1992 оны үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнэр 2 удаа хэлэлцүүлж, улсын баг хурлаар 4 удаа хэлэлцэгдэж, улмаар 1992 оны 1-р сарын 13-ны өдрийг дуустал 2 сар гаруй хугацаанд оюун ухаанаа даачлан ажилласан байдаг. Тиймдээ ч үндсэн хууль нь Монгол улсын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл юм. Ачааны хүндийг үүрсэн шиг үүрч бодлоо бүрэн тодорхойлж хариуцлага бүрэн хүлээх тогтвортой гүйцэтгэх эрх мэдэл. Засгийн газрыг бий болгох хууль зүйн зорилт нь энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин чухал хэрэгцээ, шаардлага, нийгмийн хүлээлт байв. Энэ үднээсээ энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улс цаашид бусад парламентын бүгд найрамдах улсуудад байдаг шиг хариуцлагатай, чадварлаг, гүйцэтгэх эрх мэдлийг төлөвшүүлэх томоохон алхмыг зоригтой хийсэн. 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт нь уулаасаа таашаагдахгүй, ерөнхийдөө буруу гэсэн дүгнэлтэнд улс төр судлаачид төр үндсэн хууль судлаачид төр ер нь бол санал нэгтэй байсан. Чухам тийм учраас 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс болоод энэ нэмэлт өөрчлөлтүүдтэй холбоотой асуудлаар асар их шүүмжлэлтэй болсон ийм судалгаанууд хийж байсан. За ингээд энэ судалгаануудын хамгийн чухал асуудал нэг нь үндсэндээ 2000 оны өөрчлөлтийн гол үндсэн асуудал нь юу гэхээр гүйцэтгэх эрх мэдлийн тухай асуудал. Гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдлийн хоёрынтой харилцаа. За үүнд гүйцэтгэх ерөнхийлөгчийн үүргийн тухай асуудал байсан. За ингээд ерөнхийлөгч ерөнхий сайд их хурл 3 ямар харилцаатай байх вэ гэдэг тухай асуудлыг 2000 оноос хойш үүссэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй дордохын 7 гэж нэрлэдэг энэ нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор их эрчимтэй судлагдсан гэж хэлж байна. Би бол дордохын 7 гэж хэлмээргүй байдаг. Яагаад гэвэл яг энэ 7 залтыг нэг бүрчлэн авч үзэх юм бол за нэг нь бол тийм онц нөлөөтэй асуудал биш. Нөгөө 3 нь бол маш сайн залт. Ер нь бол манай парламентын засаглалыг бэхжүүлсэн шинжид 92 оны үндсэн хуулийн агуулгыг бэхтэн баталгаажуулахад чиглэсэн ийм 3 залт байдаг. Харин 3 залт нь бол үнэхээр 92 оныхоо үндсэн хуулийн агуулгыг үндсэнд нь гажихад их дөрвтэй нөлөөлсөн ийм 3 залт байдаг. 2009 оноос ажлын хэсэг байгуулагдаад 3 парламент дамжин боловсруулагдсан ийм төсөл улсын хурд дүрэн баригдсан. Хэрвээ бүтцийг нь харах юм бол 19 оны 6 сарын 20 доор өргөн барьсан энэ төсөл үндсэндээ өмнөх төслүүдээс тухайлан 15 онд өргөн барьсан төслөөс огтын онцын ялгаагүй байна. Гол асуудал гүйцэтгэх эрх мэдлийн тухай асуудал байна. Дахиад их хурл ерөнхийлөгч ерөнхий сайдын тухай асуудал. Яагаад энэ асуудал ингэж их хурцаар тавигдаад байгаа юм бэ гэж. Яагаад 2000 онд ийм өөрчлөлт хийсэн юм гэж. За манай Монгол улсын үндсэн хуулийг эргүүлээд үзэх юм бол ерөнхийлөгчийн гүйцэтгэх үүргийг тухайлан гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд гүйцэтгэх үүргийг за ерөн шүүхийн хэсэгч гэсэн бас яг төдийлөн наривчилж зохицуулаагүй өргөсөн байдаг. Тийм учраас улс төрийн үйл явц нь өөрөө за улс төрийн үйл явцыг бас энгийнээр бас дахиад томьёолох юм бол энэ бол улс төрийн үйл явцад оролцож байгаа тоглогчд оролцогчд эрх мэдлийг хэн өөр дээрээ илүү төвлөрүүлж чадаж байна. Төрийн бодлогод хэн илүү нөлөөлж чадаж байна гэдэг энэ үндсэн үйл явцыг хэлж байгаа. За ерөнхийлөгч өөрөө ард түмээс сонгогддог. Дээрээс нь нэгэн сонгогдсныхоо дараа
одоо ерөнхийлөгчийн институцийг 4 жилийн дараа дараагийн сонгуулиар одоо сольдог өөр ямар ч бололцоо байдаг учраас засгийн газар болоод их хурлтай харьцуулахад засгийн газар бол өөрөө их хурлаас хараад их хурлын хурлцыг маш олон намуудын олон цөөнхийн тийм хурц тэмцэл дээр оршин тогтнождаг ийм одоо институтшүүд тэгэхээр их хурлынх нь өөрийнх нь дотоод одоо ер нь парламент бүх парламентын өөрийнх нь дотоод бүгдц засгийн газар нь өөрөө парламентаас хараад одоо хамааралтай байдаг парламент дахь улс төрийн хүчнүүдийн тэнцвэрээс хамааралтай байдаг энэ онцлогоос болоод засгийн газар хайрцангуй тогтворгүй байгаадсан жилдээ 2 жилд нэг удаа нэг засгийн газар хөцөрчсэн ийм дундаж үзүүлэлт байдаг. Тэгэхээр энэ тогтворгүй байдал нь өөрөө одоо систем нь өөрөө тэр жигтэй тогтвортой байдал руу хандахын тулд ерөнхийлөгчийн одоо ерөнхийлөгч рүү гүйцэтгэх мэдлийн зарим хэсгүүд алгуур шилжиж эхэлсэн байдаг. За ингээ 20 жилийн хугацаанд эргээ харахаар зэрэг манай гүйцэтгэх мэдл өөрөө ерөнхийлөгч болоод ерөнхий сайд хоёрын хооронд хуваагдчихсан. Нийгэмд гүйцэтгэх мэдл нь өөрөө хуваагдчихсан учраас гүйцэтгэх мэдлийн байгууллагууд засгийн газрын харьяа агентлагууд яамд ажиллаа хийх боломж үндэснэтэй бага. Яагаад гэвэл хоёр зөрүүтэй удирдамж хоёр талаас ирдэг. За ингээд засгийн газрын гүйцэтгэл одоо үйл ажиллагааны төрийн үйл ажиллагааны гүйцэтгэл нөгөө сарамгчсан одоо сааччихсан гэж хэлмээр юм уу. Ингээд нийгэмд бол төрийн гүйцэтгэх ёстой үүрэг төрийг одоо зохицуулах ёстой үүрэг энэ хэсгүүд нь цөмөрөөр хаягдчихсан. Ингээд нийгэм их бухимдалтай байсан гэсэн. Чухамдаа тийм учраас Монгол улсад төр алга болчихлоо гэсэн. Арчлаас болоод төр алга болчихлоо гэсэн ийм яриа их гарч ирсэн. За ингээд төр алга болчихсон учраас цөмөрөөр төрийг бий болгоё. Төрийг бий болгох нь юу вэ гэхээр зэрэг хатуугаар дарангуйлыг хэрмэлцсэн ийм одоо уур амьсгал бас нэлээд бий болсон. За ингээд үндсэндээ бол чухамдаа ингээд засгийн газар нь өөрөө тогтворгүй байгаад тогтворгүй байснаас болоод ерөнхийлөгчийн эрх мэдэл нь илүү бэхжээд үр дүнд нь гүйцэтгэх мэтэл салаалаад ингээд эннийх нь үр дүнд нь улмаар нийгэмд гүйцэтгэх төрийн одоо төр нийгэмд гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй болсон явдал нь өөрөө нийгэмд бухимдал үүсгэсэн улс төрийн болоод эдийн засгийн хямралыг өөр араасаа дагуулсан ийм үзэгдлүүд бий болчихсон. Тэгэхээр чухамдаа ийм учраас ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурл ийм гурван институцийн харьцааг тодотхон зохицуулах шаардлага бий болсон. Тодотхон гэдэг нь юу гэхээр 92 оны үндсэн хуулийн хуульд бол энэ гурван одоо субъект, энэ гурван институц хоорондоо хэрхэн харилцах ёстой вэ гэдг нь бол маш ойлгомжтой байгаа юм. Наривчлсан зохицуултуудыг хийх замаар энэ гурвын одоо 92 оны үндсэн хуулийн уг ихэд уг агуулгад тусгасан тэр зарчмуудыг амьдрал дээр улс төрийн үйл явцад одоо татагдахгүйгээр зохицуулах тийм тодтогсон зарим зохицуултууд шаардлагатай байсан. Чухамдаа ийм учраас үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яг энэ өнцгөөс 10-20 жилийн турш ингээд судлагдсан. За яг томьёол нь бол 10 жилийн турш боловсрогдсон. 2009 оноос эхлээд ийм үйл явц байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл хомигдсон мэт харагдчих магадгүй. Ер нь бол зарим талаар бас тийм буруу ойлголт бас яваад байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдэл за хууль тогтоох ажиллагаанд шууд оролцдог байсан харьцангуй хязгаарлагдаж магадгүй. Гүйцэтгэх мэдлийн ажилд шууд оролцдог байсан харьцангуй хязгаарлагдаж магадгүй. Гэхдээ ерөнхийлөгч хэнээс ч асуухгүйгээр тодорхой нөхцөл үндсэн хууль заасан нөхцөл үүснэгц улсын хурлыг тараадаг ийм бүрэн эрх нь улам бүр баталгаажсан. За ямар тохиолдолд тараах вэ гэдэг нь бол үндсэн хуулинд заасан байгаа. Ерөнхий сайд томилж чадахгүй бол огцорсны дараа ерөнхий сайдыг дахиад томилж чадахгүй бол үндсэндээ бол ерөнхий сайд
их хурал ерөнхий сайд хоёрын харилцаанд одоо их хурал хүч төрж ороод тэгсэн мөртөө дараагийнхаа засгийн газрыг байгуулж чадахгүй ийм нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд ерөнхийлөгч хэнтэй ч зөвшөлдсөхгүйгээр ерөнхий улсын хурлыг тараадаг ийм механизм оршуулсан. Энэ нь өөрөө улсын хурлын гишүүдийг хариуцлагатай байхыг шаардж байгаа ийм процесс болж байгаа. Ерөнхий сайд бага бүрдүүлнэ. Ерөнхий сайд үйл ажиллагааныхаа бодлого төлөвлөгөөг гаргана. Энэтэй холбоотойгоор төсвөө гаргана. Ингээд энэ төсвөө энэ бодлого нь, энэ команд нь, энэ баг нь бүтэн байх боломжийг саяын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Нэгэнд ийм боломжтой байгаа тохиолдолд ерөнхий сайд хариуцлага хүлээгээд улс орноо хөгжүүлэх, улс орныхоо үйл ажиллагаа амь амьдрал одоо эдийн засгийн төлөө хариуцлага хүлээх бүрэн боломжийг энд ажил хийхэд хариуцлага хүлээх бүрэн боломжийг энэ олгож өгсөн. Хэн нь хариуцлага хүлээх вэ? Хэн нь ажиллаа хийх вэ? Энэ ажилд нь хэн яаж оролцох вэ гэдэг нь бол бүгд тодорхой учраас харьцангуй одоо үндсэн хуулийн хямралд бол цаашдаа хүрэхгүй болов уу гэж найдаж байна. Улсын хурлын болон ерөнхийлөгчийн сонгуулийн хоорондын хугацааны давтамж байдаг. Энэ хооронд 1 жилийн зайтай байдаг. Энэ 1 жилийн зайтай байх асуудлыг үндсэн хуулиараа тусгаагүй, харин үндсэн хуулийн хавсарт хуулиар тусгацсан байна. За ингээ энэ 1 жилийн хугацаанд нь асуудал юу үүсдэг вэ гэхээр их хурлын сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн хүчний тэнцвэр жилийн дараа ерөнхийлөгчийн сонгуулийн одоо үр дүнд дахиад алдагддаг. Ингээ алдагдан гот дахин хуваарлагдаад шинээр тэнцвэр бий болсноо одоо их хурлд болоод ерөнхийлөгчийн хооронд улс төрийн тэнцвэр үүсэж байгаа үйл явцын үр дүнд засгийн газар гоцордог. За ингээд энэ ихэвчлэн ерөнхийлөгчийн сонгуулиас 6 сараас 1 жилийн дараа давтагддаг. Ийм үзэгдэл маш тогтвортой хадгалагдсан. Өөрөөр хэлбэл манай Монгол улсын одоо засгийн газрын тогтворгүй байдлын одоо манай улс төрийн тогтворгүй байдлын арталд маш тогтвортой хүчин зүйл үйлчилж байна. Тогтворгүй байдлыг бий болгодог тогтвортой хүчин зүйл үйлчилж байна гэж байна. За энэтэй холбоотойгоор бид нар үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэг хэсэг нь бол ерөнхийлөгчийн сонгуулийг 6 жилийн хугацаатай болгож, ерөнхийлөгчийн бүр эрхийг бол 6 жилийн хугацаатай болгож ингэж хөгжүүлсэн. Ингэснээр их хурлын сонгуул, ерөнхийлөгчийн сонгуулийн хоорондын завсраас үүсч тогтворгүй болж байгаа, засгийн газрыг тогтворгүй болгож байгаа энэ динамик бүрэн арилах болов гэсэн ийм найдвар бас бидэнд байна. Өнгөрсөн хугацаанд хүний эрх хэрэгчлөө, парламент ёс, эрх зүйн төр, олон намын тогтолцоо, шудраг өрсөлдөөн зэрэг ардчлалын тулгуур үнэт зүйлс шинэ үндсэн хуулиар баталгаажж, тэдгээрийн хэрэгжилтийн явц үр дүнгээр өнөөгийн Монгол улсын өнгө төрх цаашдын ирээдүй тодорхойлогдож байна. Шүүх эрх нийтлийг хараат тус хариуцлагатай болгоход чиглэсэн ийм одоо заалтууд үндсэн хуульд туссан байгаа. 1992 оны үндсэн хууль батлагдсанаас хойш хараат тус шудраг шүүхийг төлөвшүүлэхийн тулд олон шинжилэл хийж ирсэн боловч өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, шүүхэгдэх одоо улс төрийн болон бусад зөв бус нөлөөг орох эрсдлийг бууруулах, хариуцлагатай болгох чиглэсэн өөрчлөлтүүд орсон. Ерөнхийдөө 4 өөрчлөлт орсон гэж хэлж болно. За нэг дэх чухал өөрчлөлт нь бол юу вэ гэхээр үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т бол 92 оны үндсэн хуулиар ерөнхийдөө хуулиар тодорхой бүр эрх олгож болохоор заасан байсан. Энэ заалтаас болж одоо үндсэн хуульд ерөнхийлөгчөөр ерөнхийлөгчд олгоогүй маш олон бүр эрхүүдийг ерөнхийлөгчд хуулиар нэмж өгсөн ийм зүйлүүд гарсан. Жишээлх юм бол одоо авилгатай тэмцэх газрын дарга дэд даргаыг нэр дэвшүүлэх, дээж өгөхөөс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг одоо томилох, шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн одоо ёс зүйн хорооны гишүүд даргыг томилох гэх мэтлэн олон эрх мэдлийг ерөнхийлөгчд бол өгсөн байдаг. Тэгээд сая орсон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол ерөнхийлөгчийн үндсэн хуульд тодорхой заасан бүр эрхийг бол ерөөсөө хасаагүй. Харин хуулиар нэмж тодорхой бүр эрх олгоход бол
үндсэн хуульд ерөнхийлөгчид олгоогүй тэр эрх мэдлийг өгөхийг хязгаарласан байж байгаа. Тэгээ энэ маань бол шүүх эрх мэдлэлд бол маш чухал юм нөлөөтэй. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн 33-ын 4-д орсон нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгч бол одоо дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилохгүй, шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын хорооны дарга гишүүнийг томилох хот бол оролцохгүй байх ийм хязгаарлалт хийж өгсөн. Энэ нь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэхээр одоо ерөнхийлөгчид үндсэн хууль байгаагаас гадна олон бүрийн эрх өгснөөр бол одоо хит их эрх мэдэл төвлөрж энэ маань өөрөө шүүхэд зөв бусаар нөлөөлөх эрсдлийг үүсгэсэн байсан. Энийг бол энэ нэмэлт өөрчлөлт тасан зогсоосон. За хоёр дахь чухал өөрчлөлт бол энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо бүрэлдэхүүнтэй холбоотой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн чиг үүрэг харьяаллыг бол өнгөрсөн одоо хугацаанд бол 4 удаа өөрчилсөн байдаг. Тэгэхээр энийг тогтвортой болгох, улс төрийн зөв бус нөлөөллийг бас хязгаарлах зорилгоор бол шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо гишүүдийн тоог нь зааж өгсөн. 10 гишүүнтэй байна гэж заасан. Энэ маань бол одоо олон улсын сайн жишг бол ерөнхийдөө 10-аас дээш гишүүдтэй ийм зөвлөл бол ажилдаг. Энэ шийдвэрийг чанартай гаргах, тал талын оролцоог хангах, зөв бус нөлөөлөл орох эрсдлийг бууруулдаг ийм одоо ач холбогдолтой. Тэгээ үндсэн хуульд энэ одоо шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байна гэж зааж байгаа нь бол тогтвортой байдлыг нь хангаж өгч байгаа. Тэгээд энэ 10 гишүүн бол 4 жилээр зөвхөн нэг удаа ажиллана гэх бас бүрийн эрхийн хугацааг нь тодорхой зааж өгч байгаа. За энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо 10 гишүүний 5-ыг нь бол шүүгчид дотроосоо сонгож үлдсэн 5-ыг нь шүүгч биш хүмүүсээс бүрдүүлнэ. Ингэхтэйг нээлттэйгээр нийт төвшил томилно гэдэг ийм залт орсон. За энэ маань бол өнгөрсөн одоо 28-9 жилийн хугацаанд бол шүүхийн ерөнхий зөвлөлийн баг 3/2-оос дээшг нь бол дандаа шүүхийн төлөөлөл явж ирсэн. Энээс болоод одоо шүүгч хэн байх вэ гэх мэтчлийн чухал шүүхтэй холбоотой бүх шийдвэрүүдийг ер нь бол шүүгчнэр гаргах явцсан ашиг сонирхол нөлөөлөх хит одоо хаалттай болох юм эрсдэл байсан. Тэгэхээр энийг бол тэнцвэржүүлж шүүгч болон шүүгч биш гишүүдийн тэнцүү төлөөллийг одоо бүрдүүлэх ийм зохицуулалт орж ирсэн. Хэрвээ шүүгчийн хараа тус байдал эрсдэлд орох ийм байдал гарах юм бол шүүгч 5 гишүүд нь бас тоором зэгшээ зогсоох ийм боломж нь нэлээд. Нөгөө талаар шүүгч хэн байх вэ гэдгийг сонгон шалруулахад одоо дан шүүгчнэр шийддэг ийм байдлыг бол зогсоож өгч байгаа. За тэгээд энэ шүүгч 5 гишүүнийг бол Монгол улсын бүх шүүгчнэр дотроосоо нэр дэвшүүлж одоо нэгээ бол одоо сонгох. Өөрөөр хэлбэл шүүгчид өөрс дотроосоо шүүгч 5 гишүүнийг сонгох. Ийм зохицуулалт орсон үндсэн хуульд энэ маань өөрөө энэ шүүхийн ерөнхий зөвлөлд одоо урд өмнө бол одоо байгаагүйгээр ерөнхийдөө шүүгчийн оролцоог хангаж улс төрийн зөв бус нөлөөллийг нь хааж өгсөн байна. Шүүгч биш 5 гишүүний хувьд бол нээлттэйгээр нэр дэвшүүл томилно гэж зарчмыг зааж байгаа нь бол юу гэхээр нэг субъектээс хамааралгүйгээр тал талын төлөөлөлтөөр нээлттэйгээр нэр дэвшүүлж одоо томилох энэ зарчмыг зааж өгсөн. Энэ нь бол ерөнхийдөө бол одоо наривчилж хуулиар одоо зохицуулагдахаар одоо үндсэн хуульд бол туссан байгаа. За тэгээд даргаа бол шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо сонгоно гэдэг. Одоогийн шиг одоо нэг улс төрийн албан тушаалтанд томилох биш. Энэ маань эргээд дахиад энэ зөвлөл бол одоо хараа тусаараа ажиллах тэр баталгааг ингэж бүрдүүлж өгч байгаа. За шүүхтэй холбоотой 3 дахь чухал өөрчлөлт бол энэ шүүхийн сахилгын хороо. Ахаа шүүхийн одоо сахилгын тогтолцоо Монголд 3 удаа өөрчлөгдөж ирснийг бол одоо болиулж тогтвортой одоо сайн ажилдаг болгохын тулд энэ шүүхийн сахилгын хороо гэж энэ хороог байгуулсан. За энэ шүүхийн сахилгын хороо бол одоо гол байгуулж байгаа ач холбогдол нь бол юу вэ гэхээр энэ шүүхийн ерөнхий зөвлөл бол өнгөрсөн хугацаанд бас шүүхийн сахилгын хариуцлагын асуудал руу маш их орж ирдэг байсан. Энэ нэмэлт өөрчлөлт батлагдахаас өмнө бол шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн сахилгын зарим асуудлыг шийдэх, шүүгчийг огцруулах ийм одоо шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тэгээд шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийг хуульчдаас шилж олох бодлого менежментийн олон эрх мэдэлтэй нэмэлтийн сахилгын асуудал руу ороод ирэхээр бол хэд их эрх мэдэл төвлөрч энэ маань эргээд шүүхийн хараацс байдал одоо нөлөөлөх ийм
одоо эрсдлийг бол үүсгэж ирсэн. Тэгээ олон улсын сайн туршлагын дагуу бол энэ шүүхийн захиргааны гэж хэлдэг энэ эрх мэдлүүдийг тусдаа өөр бие даасан субъектүүдэд хариуцуулах ёстой гэсэн тэр сайн туршлага дээр үндэслээд шүүхийн сахилгын хороо бие даалган байгуулсан. За энэ маань бол хууль заасан үндслэл журмын дагуу одоо шүүгчийг төдөлзүүлэх, огцруулах, бусад сахилгын шийтгэл ногдуулах ийм чиг үүрэгтэй болж бие дааснараа бол шүүхийн эрх мэдэл дээр шүүхийн ерөнхий зөвлөл дээр төвлөрсөн тэр эрх мэдлийг задлж байгаа одоо ийм чухал алхам болж байгаа. За нөгөө талаар энэ шүүхийн сахилгын асуудлыг шийдэх чиг үүргийг бол тусгайлан шүүхийн сахилгын хороонд зааж өгж байгаа нь энэ чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг өөр субъектэд өгж болохгүй шүү гэдэг ийм маш тодорхой концепц бол орж ирж байгаа. Ингэснээрээ бол шүүхийн сахилгын асуудал руу шүүхийн ерөнхий зөвлөл төдийгүй одоо жишээлбэл үндэсний аюулгүй байдлын зөвлөл орж зөвлөмж гаргаад шүүгчийг төдөлзүүлээд ерөнхий шүүгчийг огцруулдаг энэ одоо зүйлүүд бол ерөнхийдөө бүгдээрээ одоо хуулиас хасагдах ёстой. Тэгээд энэ шүүхийн сахилгын хороо бол огцруулах шийдвэр хэрвээ гаргалаа гэхэд энэ маань одоо шүүхэд гомдол, дээд шүүхэд гомдол гаргах юм бол хянагдаад хэвээр үлдэх юм бол тийш шүүгч огцордог болох ёстой. Араас нь ахиж аль нэг улс төрийн албан тушаалт энэ дээр шийдвэр гаргах энэ зүйл бол байхгүй болно. Тэгэхээр энэ шүүхийн сахилгын хороо, шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд бол одоо ерөнхийлөгч бол энэний бүрэлдэхүүн рүү орохын зохицуулалт бол одоо хуулийн зохицуулалтууд байхгүй болох ийм үзэл баримтлал бол үнд зүйлийн нэмэлт өөрчлөлт рүү батлагт орсон. Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний хувьд бол ерөнхийдөө дахиад энэ сахилгын хороо хараат ус улс төрийн болон бусад зөв бус нөлөөллөөс ангид одоо зөвхөн шүүгчд олонхоос бүрдэг биш тал талын ийм төлөөллийг оролцуулсан ийм байдлаар бол бүрдүүлэх зарчим бол бас энэний цаана бол явж байгаа. Хэдийгээр үнд зүйлийн нэмэлт өөрчлөлтөөр сахилгын хорооны бүрэлдэхүүнийг тодорхой заагаагүй ч гэсэн одоо энэ үзэл баримтлалаар бол энийг бүрдүүлэхдээ нээлттэйгээр нэр дэвшүүл тал талын оролцоотой тэнцвэртэй бүрэлдэхүүнийг одоо хуульчлах ийм зарчим явж байгаа. Энэ маань сая 20 оны 1 сарын 9-нд батлагдсан улсын хурлын тогтоол бас тодорхой тусгагдж өгсөн байж байгаа. За 4 дахь чухал өөрчлөлт нь бол юу гэхээр шүүхийг тойргийн журмаар байгуулж болох юм зохицуулалт орж ирсэн. Тэгэхээр Монголд бол одоо хэд аймгийг хамарсан давзаалдах шатны шүүх эсвэл хэд хэдэн дүүргийг хамарсан ийм шүүхийг байгуулах боломж энэ нэмэлт өөрчлөлтөөс өмнө байхгүй байсан. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлт батлагдсанаар бол саяын нэгжүүдийг хамарсан ийм одоо тойргийн шүүх байгуулах боломжийг бүрдэж байгаа. Ингэснээрээ бол шүүхүүдийн ачааллыг жигдрүүлэх, шүүхийг мэрэгшүүлэх, дагнуулж ажилуулах, иргэдэд шүүхийн хүчлийг хүргэх тэр боломж бол нэгднэ. Тэгээд энэ нэмэлт өөрчлөлтүүд батлагдсан үзэл баримтлалын дагуу шүүхтэй холбоотой хуулийг шинжилэн найруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулж иж яг энэ концепцээр нэмэлт өөрчлөлт оруулж иж мөн олон улсын сайн туршлагыг харгалзаж одоо дотоодынхаа асуудлыг шийдэх тийм хуулиудыг одоо дагаж гаргаж иж энэний үр дүн бол гарна гэж харж байгаа. 2012-оос 2019 оны хооронд Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүд 4 удаа өргөн барьсан байдаг. Энэхүү төслүүдэд нэг жил тал байдаг нь бүгд Монгол улсын үндсэн хуулийн 4-р бүлэг болох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хэмээх зүйлд хамаарах асуудлыг өөрчлөх санал гаргаж байжээ. Монгол улс 3 сая 200 мянган иргэнтэй. Дэлхийн бусад улс орнуудыг бодвол цөөнд орох боловч газар нутгийн хувьд бид 1.5 сая км квадрат газар нутгатаагаараа дэлхийд дээгүүрт ордог. Тэгвэл энэ газар нутаг хүн ам тохирсон засаг захиргааны бүтэц нутгийн өөрийн удирдлагын онцлог бүхий эрх зүйн зохицуулалт бидэнд шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд бид төрийн эрх мэдлийн төвлөрлийг ихээхэн хийж, орон нутгийн өөрийн удирдлагын эрх хэмжээний асуудлыг хэрэг дээрэн орхиж ирсэн. Үүний илрэл бол нийт хүн амын 48% Улаанбаатар хотод амьдарч байна. Үндсэн хуулийн 5 дугаар бүлэгт нутгийн удирдлагын хэсэгт 2 зүйлд өөрчлөлт орсон байна. За энэ өөрчлөлт орсон зүйлийн агуулга нь нэгдүгээр 57-гийн 2-т бол хот тосгоны эрх зүйн байдалтай холбоотой дараах өөрчлөлтийг оруулсан. Ер нь бол нөгөө хот тосгоны асуудал ярихаар Монгол улсад хэрэгцээгээ юу гэж тодорхойлоод байгаа вэ гэхээр Эрдэнэт олон дархныг улсын зэрэгэлтэй хот болгох хэсэг, хотын статус олгосноор тэнд өөрийн удирдлагын асуудлыг шийдвэрлэх хэсэг гэдэг энэ асуудлуудыг олон жил хөндөж ярьж ирсэн. Эндээс улбаатай 57-гийн 2-т болсон өөрчлөлт нь хот тосгоны эрх зүйн байдлыг хуулиар тогтоохдоо тодруулж өгсөн зүйл нь болохоор улсын зэрэгэлтэй бөгөөд орон нутгийн зэрэгэлтэй хот гэж байна гэдгийг үндсэн хуулийн түвшиндээ авчирч энийг зохицуулалтыг оруулж өгсөн нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ хот тосгоныг зохион байгуулахдаа
өөрийн удирдлага зохион байгуулалтын асуудал чиг үүргийг магадгүй нутаг засгийн нэгж рүү шилжүүлэх асуудлыг бас хуулиар тогтооно гэдэг ийм хоёр тодруулга оруулж өгсөн. Тэгээ хэрвээ энгийн амьдрал дээр бид нэг төсөөлөд бодох юм бол жишээ нь Дархан уул аймаг нь одоо Дархан хот болох боломжтой болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ер нь бол усын зэрэгэлтэй хот юм а гэдгийг Эрдэнэт толгойд Дарханы хэлсэн. Тийм учраас усын зэрэгэлтэй хот болно. Хот болохоор яг гэхээр дагаад хийх өөрчлөлт нь Дархан хотын захирагчийг Дархан хотын оршин суугчид иргэдний өөрсдөө шууд сонгоно. Тэр нь одоо Чимгээ гэдэг хүн байлаа гэж бодоход Дархан уул аймгийн засаг дарга нь өөр хүн байх юм. Тэр одоо магадгүй Батн найж болно тий. Тэгэхээр одоо бидний өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн тогтолцооноос ялгаатай нэг зүйл нь бол удирдлагаа өөрсдөө сонгоно. Тэгээ хотын удирдлага гэж тусдаа хүн байх бөгөөд тэр хотын чиг үүргэн тусдаа байгаа. Өөрөөр хэлбэл хогны асуудал, тэр нохойн асуудал, тэгээд ногоон байгууламжийн асуудал, за магадгүй үер усны асуудал тэгээд цахилгаан хангамж одоо тоог гэв гэдгийг энэ хотын үйлчлэгээ гэж хэлхийн зүйлүүдэд хариуцах нь хотын даргын өөрийнх нь хотын захирагчийн ч юм уу дарга ч юм уу нэрээр оцох нэрчсэн байдлын тухай хуулиараа тодорхойлсон нэрээр явах юм. За энэ хотын удирдлагын үүрэг болно гэдэг. Тэгэхээр энэ 57-гийн хоёрт орж байгаа өөрчлөлт нь хоёрхан зүйлийг тодруулж өгсөн мэд боловч нэг чухал зүйлийг чухал ач холбогдолтой амьдрал дах гарч ирэх одоо амьдралын тусгал болох өөрчлөлт нь бол биднэрт шууд наалдах өөрчлөлт нь юу гэхээр нэгдүгээр хотынхоо даргаыг бид нэр өөрсдөө сонгох юм байна. Шинэ Улаанбаатар хотын захирагч нийслэлийн засаг дарга бол нэг хүн байхгүй юм байна. Тэгээд энэ хоёр нэг хүн байхгүй адилаар чиг үүргэн ондоо тустай байх. Засаг даргийнхаа хувьд юу ямар чиг үүрэг хүлээх вэ гэдэг нь тусдаа одоо төрийн үйлчлэгийг хэрэгцээ өргөх чиг үүргээ бол засаг дарга хэрэгжүүл дээр хэрэгжүүлнэ. Харин хотын дарга буюу хотын захирагч бол хотын тэр хэвийн байдал аж ахуйн нийгэм соёлын хэвийн байдал зохион байгуулалтыг удирдахын үүргийг хүлээх. За ийм өөрчлөлтийг оруулсан. За тэгээд дахиад энэ 57-гийн хоёрын цаана яваа бас нэг утга агуулга юу гэхээр хэрэгцээ хотын нутаг дэвсгэр нь засаг захиргаа нутаг засгийн нэгжтэй давхцаад байх юм бол чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Улсын их хурл шийдвэрлэнэ гэдэг бас ийм агуулга байгаа. Өөрөөр хэлбэл давхцаж болно. Тэгвэл энэ тохиолдолд чиг үүргийг шилжүүлэх асуудлыг тусгайлан шийдвэр гаргаж Улсын их хурлаас шийдвэрлэхээр байна. За 57-гийн 3 гэдэг одоо хоёр дахь өөрчлөлт нь байгаа. Энэ дээр бол засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхдөө эхлээд харгалзах үндэслэх хүчин зүйлүүд байдаг. Энэ дээр бол хүн амын бүтэц эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаад иргэдийн болоод иргэдийн хурлын саналыг үндэслээд их хурл шийдвэрлэнэ гэж байсныг одоо өөрчилсөн хувилбар нь бол харгалзах зүйлний хэвээрээ эдийн засгийн бүтэц хүн амынхаа хүн ам зүйн бүтцээ харгалзан үндэслэх нь харин зөвхөн иргэдийнхаа саналыг үндэслэнэ гэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө хоёр параллел иргэдийн оршин суугч иргэдийн саналыг үндэслэн за тэгээд тухайн нутгийнхаа сумын иргэдийн төлөвчийн хурлын саналыг үндэслэнэ гэдгээ болоод зөвхөн иргэдийн саналыг үндэслэнэ гэдэг нэг юм нөхцөлийг тодруулж өгч байгаа. Тэгээд энэний цаана хүлээж байгаа үр дагавар юу гэхээр бид нэр 92 оны үндсэн хуулийг батлаад за үүнээс хойш бол сумд нэгдсэн түүх бол байхгүй юм байна. Харин сумд нь тосгон болж өөрчлөгдсөн ч юм уу тийм түүх бол байна. Нэгдсэн, нийлсэн ийм түүх байдгүй. Тэгэхээр ерөнхийдөө эдийн засгийн хөгжлөө харахаар бол сумд бие даан хөгжиж байгаа зүйл аалгаа гэдгийг хэлдэг. Бид нэр хардаг. Одоо 1-2 сумын хэмжээнд ашигт малтамлын одоо олборлолт байгуулалттай холбоотой Монгол улсад 1-2 сум л өөрийн сумын төсвийн орлогоо бүрэн бүрдүүлэх хэмжээний ийм эдийн засгийн бүтцтэй байгаа нөхцөлд цаашдаа хүн амынхаа нөхцөл байдал, газар зүйн онцлог, за эдийн засгийн бүтэц бизнесийн орчин, үйлчлэгээ өртөх боломж зэрэг харгалзаад нэгдэх нийлэх хувьд нь одоо нэг шалгуурыг багасгаж өгснөөрөө ийм боломжийг бас ирээдүйд нээж өгч байгаа ач холбогдолтой. За 3 дахь өөрчлөлт нь 59-р зүйл 59-ийн 2-р зүйлд орсон. 59-ийн 2-д орсон зүйлийн гол одоо өөрчлөлт нь юу вэ гэхээр нэгдүгээрт иргэдийн төлөөлөгчдийн хурлын чөлөө цаагтаа түүний тэргүүлэгчид бол удирдлагыг хэрэгжүүлнэ гэдэг энэ заалтыг хасаа зөвхөн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ нутгийн өөрийн удирдах хэсгийг хэрэгжүүлнэ гэдгээр орж ирсэн. Нэг тэгэхээр тэргүүлэгчдийн үүрэг байхгүй боллоо. Өөрөөр хэлбэл энэ төлөөллийг төлөөлүүлж гинэ гэдэг асуудал ярьдаг байсан. 25 иргэдийн хурлын төлөөлөгчийг иргэд сонгодог. За тэгтэл тэрнээсээ өөрсдөө 7 ч юм уу 5 тэргүүлэгчид сонгоод тэдгээр нь ач холбогдолтой, үр нөлөөтэй,
хүний эрх эдийн засгийн үн нөлөөт ийм шийдвэрүүдийг гаргаад байна гэдэг шүүмжлэл явсан учраас дээрээс нь үндсэн хуулийн өөрийнх нь үзэл баримтлал бол тэргүүлэгчд биш, иргэдээс сонгогдсон төлөөлөгчд тухайн иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж удирдлагыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдэг ийм үзэл баримтлалын дагуу явж байгаа учраас энэ заалт нэгдүгürt орж ирж байгаа. За хоёрдугаар орж ирж байгаа гол одоо ач холбогдолтой бидний амьдралд одоо иргэнний амьдралд нөлөө үзүүлэх хэсэг нь юу гэхээр энэ дээр аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн хурал бол өөрийн өмчтэй байна гэдгийг заасан. Тэгээ хуулиар тогтоосон хүрээнд татвар тогтоох хураах эрхтэй байна гэдгийг заасан. Тэгэхээр энэ эдийн засгийн байдлыг нөхцүүлэх гэдэг ийм зорилготой. Тэгээ бид нар 58 дугаар зүйлд өмнө нь 92 оны үндсэн хуульд ийм үзэл баримтлал байсан уу гэвэл байсан. Эдийн засаг нийгмийн цогцлбор муу юм аа гэд бид нэр аймаг нийслэл сум дүүргийг хэлсэн. Гэвч эдийн засгийн хувьд яаж бие даах вэ гэдэг үндэс суурийг нь олдгож өгөөгүй буюу дээрээс хуваарлах системээр дөлөвлөрсөн төсвөөс хуваарлах системээр явхаар сумд бие даахгүй байна гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр сум өөрөө өмчтэй байх хэрэгтэй. За өмчийг ариужуулах, хөгжүүлэх, түүнийг одоо үр шимийг иргэдний өөрсдөө хүртэх хэмжээний байх хэрэгтэй. Тэрийгэ захиран зарцуулах, хяналт тавих ийм оролцоотой байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хүрээндээ яваад үсгээр одоо сум болгоны нөхцөл харилцаа адилгүй, говийн, хангай, за тэгээд холимог бүс талын гэж. Тэгээд зарим нь ашигт малтмалтай, зарим нь одоо юу гэдгийг те газар тариалаар хэлдэг, зарим нь мал аж ахуйтай. Тэгэхээр энэ онцлог бүрээ харгалзаад сум өөрөө ямар эдийн засгийн бүтцийг илүү хөгжүүлэх, ямар аж ахуйгаа илүү үр шимийг хүртэх, тэгээд ямар өмчтэй байхыг, энэ өмчөө илүү одоо илүү эдийн засгийн эргэлтэнд оруулаа тийм үү. Тэгээд тэр сумын иргэд өөрсдөө ашиг шимийг яаж хүртэх юм бэ? Тэр битгий өмнөд цаас бондын асуудал ч гэсэн хэрхэн оролцохоо гэдэг энэ цаашдынх нь өмч эдийн засгийн одоо бие даасан байдлыг хангах энэ боломжийг нээж өгч байгаа. Тэгэхээр ингээд өдөө хүртэл харахаар бид нар бол 92 оны үндсэн хуулийн үзэл баримтлал өмчтэй байна, бие даасан байна, эдийн засгийн үед бие даасан байна гэдгийг нь хэлдэг. Гэвч өдөө хүртэл нөгөө хоёрхан сум одоо төсвийн орлого бүрдүүлж байгаа гэж байгаа. Тэгээ хуулиудаа харахаар сумын хэмжээнд бол нэг 11 төрлийн татврын хураамжийг хураах эрхтэй. Гэвч яг сумын төсөвтөө ордог нь бол энэ хоёр л юм. Хадгаламжийн хуугийн орлого, тэгээ хог хаягдлын хураамж гэдэг хоёр зүйлийг авдаг. Энэ нь бол ямар ч нөгөө өмч буюу эдийн засгийн эргэлтэнд орох гэдэг утга байхгүй. Шууд зарцуулаад таардаг ийм зардал болж таардаг. Тэгэхээр ийм үрээнд явж байгаад одоо өмчгүй өөрийнх нь төсвөө бүрдүүлэхэд оролцох механизмгүй, эдийн засгийн бие даасан байдалгүй нөхцөл бид нар тэр сумыг хөгжөөчээ, дэвжээчээ, хүн амдаа илүү одоо чанартай үйлчлэгээ үзүүлээч гэж бол хэлж чадахгүй бөгөөд хүн ам ч гэсэн боловсрол, эрүүл мэнд тэр нэг ахуйн үндсэн үйлчлэгийг авч чадчихаа тэр газар руугаа төвлөрдөггүй. Тэгэхээр энэ одоо 59-ийн 2-т орсон энэ эдийн засгийн бие даасан байдал өмчийн зохицуул татвар хураамжийн эрхийн цаана юу гэж одоо алстаа өөрчлөлт гарах болов уу гэж найдаж байгаа гэхээр энэ Улаанбаатарт дангаараа төвлөрч байгаа явдал саарах хэвээр. Өөрөөр хэлбэл тэр аймгийн төвүүд, сумын төвүүд бие даагаад эдийн засгийн хувьд хүчрэг болох хэвээр бие даах хэвээр тэр хэрээр иргэдтэй үзүүлэх үйлчлэгийн чанарч хэвээр нэр төрөл нь ошрох хэвээр. Тэгээд ялгаагүй хүн ам ч гэсэндээ тархан суурьшиж заавал одоо Улаанбаатарт энэ төвлөрсөн байдлаар амьдрах шаардлагагүй болно. Айл амьдрал таатай байгаа газар руу эрүүл аюулгүй орчинтой төрийн үйлчлэгээ хүрч чадж байгаа. Тийм л газар амьдрахыг ирмэлзэн шүү дээ хүн. Тэгэхээр энэ хүрээндээ ч гэсэн бас сумын төвүүд, эхлээд аймгийн төвүүд, тэгээ сумын төвүүд явандаа энэ одоо хүнийхээ амьдралын иргэдийнхээ амьдрах чанар тав тухайг хангах юм боломжийг олох болов уу гэж найдаж байгаа. Гэхдээ энэ бол хэдийн төлөв мэдээж хэрэг энийг хэрэгжүүлэхийн тулд дагалдах хуулиудаар илүү тодорхой тавигдана. Одоо ямар зохицуулалт, ямар заалт, ямар журам гарах вэ гэдгийг дагалдах хуулиудаар тодорхойлно. Түүнээс гадна бас тэг мартаж болохгүй зүйл бол иргэдийн оролцоо өөрөө байгаа. Тэгэхээр та аль нэг хотын, аль нэг дүүргийн, сумын, багийн хорооны оршин суугч иргэн та өөрөө бас тэр иргэдийн нийтийн хурал, иргэдийн төлөөлөгчийн хуралдаа оролцоох, сонгогдох, тэгээд энэ татвар хураамжийн асуудал дээр хяналт тавих, саналаа хийх, өмчийн асуудал дээр ч гэсэн бас идэвхтэй оролцох юм үүрэг биднэрт одоо ноогдно. Яг энэ нэгний хийгээд өгнө гэж найдах биш. Иргэд бас өөрсдөө төсөө хамаарах тэр санал санаачлах хүсэлт хяналтыг бас тавих ёстой. Юм идэвхтэй байх шаардлага бас зүй ёсоор тавигдана. За эдгээр өөрчлөлт бол мэдээж хэрэг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шилжих тухай хуулийн дотор энэ оны одоо 2020 оны 5 сарын 25-наас эхлэж мөрдөхөөр одоо тогтоосон байгаа. Тэгэхээр энэ 5 сарын 25-ны өдөр эхлээд
одоо бүх шинэ заалтуудаараа энэ 30 гаруй заалтуудаа одоо хэрэгжүүлээд дагж мөрдөд эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн энэ 11 сард баталсан энэ нэмэлт өөрчлөлт маань өнөөдрийг одоо 5 сарын 25 хүртэлх энэ хугацаанд бэлтгэл ажлуудаа хангасан байх ёстой. Шилжих бүх хуулиудыг нь бол энэ оны Улсын их хурлын энэ оны 2 дугаар тогтоолоор бодол авч үзсэн байдаг. За ямар хуулиудад ямар одоо агуулгатай ямар чиглэлийн өөрчлөлтүүдийг хийх вэ гэдэг асуудлуудыг бол үндсэнд нь зохицуулсан байгаа. За энэ зохицуултын хүрээнд өнөөдөр маш олон одоо хуулиудыг хаврын чуулганаар орох ёстой энэ хуулиудыг өнөөдөр улсын хурлаар хилцэж байна. За энэ улсын хурлаар хилцэж байгаа хуулиудыг маш яаралтай одоо батлаж үндсэн хуулиндаа нийцүүлэхгүй бол маш богино хугацаа өнөөдөр үлдэж байгаа. За энэ богино хугацаа үлдэж байгаа та холбогдуулаад нэлээд хуурхаа, нэлээд олон хуулиудад өөрчлөлтүүдийг хийх юм шаардлага биднэрт байна. Тухайлах юм бол улсын их хурлын дэгийн тухай хууль, улсын их хурлын тухай хууль, засгийн газрыг бүрдүүлэхтэй холбоотой гэх мэтчлэнгээр энэ олон хуулиудыг бас өнөөдөр шинжилж үндсэн хуульд нийцүүлж үндсэн хуулийн хэрэгжиж эхлэхээс өмнө бол гаргах юм шаардлага байгаа гэдгийг бид нар бас анхааран үзэх юм шаардлага байгаамаа. За энэ бүхнийг одоо хийж хэрэгжүүлэхэд бол хуульчдын хувь нэмэр, хуульчдын оролцоо бол хамгийн чухал байгаа. За энэ үүднээс нь хуульчдын холбоо өнөөдөр 5 сарын 1-нд Порбоно одоо өдрийг зохион байгуулж энэ Порбоно өдөр маань бас нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг ийм үйл ажиллагааны хувьд бол бид нар та бүхэнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдсон ийм мэдээллүүдийг өгч энэ мэдээллийн дагуу бас иргэдийн хяналтыг одоо хуульчдын оролцоог хангах нь хамгийн чухлаа гэдгийг энэ дурдахыг хүсэж байна. 1992 оны үндсэн хуулийг батлан гаргахтай зэрэгцсэн шинэ нийгмийн тогтолцоо, шинэ эрх зүйн соёл, шинэ хүсэл тэмүүлэлтэйгээр эрх зүйн шинтгэлийн амаргүй үед амжилттайгаар хэрэгжүүлж чадсан. Тэгвэл 2019 онд Монгол улсын үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь бид бүхэнд шинэ мягны 2 дахь 11-нд Монгол улс бодтойгоор эрх зүйн шинтгэлийн 2 дахь томоохон шинтгэлийг эхлүүлэн хэрэгжүүлэх бод боломжийг олгож байна. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг энэ процесс мэдээж хэрэг маш олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хоёрдугаарт үндсэн хууль өөрөө манай улсын бид бүхний амьдралын суурь зарчмыг тогтоож өгдөг онц чухал юм хууль учраас иргэн бүр хүн бүрийн амьдралд уг орж байгаа нэмэлт өөрчлөлт түүнийг дагаж гарч байгаа хууль тогтоомжууд онцгой ач холбогдолтой мөн өөрийн үр нөлөөгөө өгнө. Тийм учраас та бүхний хувьд өөрийн санаа бодлоо яг энэ хаврын чуулганаар хилцэж байгаа энэ одоо хугацаанд өөрийн хууль тогтоогчдод тодорхой саналуудаа бол илүү харж шаардлагатай бол үүнийг хөргүүлэх талаар илүү ажилласаа гэж ингэж хүсэж байна. Хамгийн ихний зорилго юу вэ гэхээр бид бүхэн 1992 онд сонгож авсан Монгол улсын одоо зам болох парламентын ардчлалыг хөгжүүлэхэд үндсэн гол зорилгоо өөрөө хандуулж ирсэн. Хоёрдугаар тэр парламентын ардчилсан энэ хүний эрх хэрэгжүүлэлт дээлсэн энэ тогтолцоог бий болгох талаарх хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг тогтоох асуудал өөрөө бас цөм болж ирсэн юм а. Үүнээс үүдэлтэйгээр нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байдлын асуудал, энийг үндсэн хуулийн түвшинд эрх мэдлийн төвлөрлийг бууруулах чиглэлээр томоохон хэмжээний өөрчлөлтүүд орсон. Дээрээс нь нэмээд иргэний хувьд үндсэн эрхийн эдлэгтэй зэрэгцээд байгалийн баялагийг ашиглахтай холбоотой гэсэн томоохон бодлогуудын асуудлынд орсон учраас хэрэг дээрээ бид бүхний зөвшөлтсөлийн үр дүнд бий болсон энэ нэмэлт өөрчлөлтийг цаашид бидний амьдралд нэвтрүүлэх, хууль тогтоох бусад энэ үйл ажиллагаанд иргэн бүрийн амьдралд бодитоогоор туснаар сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бидний амьдралд бодитоо өөрийн хүр нөлөөгөө өгөх болно. Эцэст нь хэлэхэд Монгол улсын үндсэн хуульд оруулсан дээрх нэмэлт өөрчлөлт нь Монгол улсад өөрийн үр нөлөөгөө өгч, ардчилсан дэглэмээ улам бүр баталгаажуулж, хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн, хууль дээдлэх зарчмыг голлох үзэл баримтлал болгосон улс болохоо дэлхийд дахин харуулсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн Монгол улсын үндсэн хуулийг мэдэгтэн, сахигтун